За намын олдын компанийн хувьд бол энэ баримт нөтийн тухай бол хамгийн гол үүрэг гүйцэтгэх байгууллага нэгээгээд одоо энэ дэлгэцэд бол буруудахгүй хаа. Яг л гэхээр энийг одоо манай байгууллага анх санаачлаад 2012 оноос хойш энд ярьж аваад Монгол улсын ерөнхий сайдад хүртэл энэ тухай презентацийг 13 оны 1-р сард тавьсан. Тэгээ эдийн засаг тэнцээ жоохон муудах тийм хандлага гараад ирэхээр нь бидний эдийн засгийг сайжруулах 10-аад санал тавьсны нэг нь энэ баримт. Ингэхдээ бол энэ нөтийг 10% биш 3% болгоод тэгээд тэрнийхээ 2% нь буцааж олгодог болгоод гэх мэт тийм санаачлалуудыг гаргаж ирсэн. Сингапур улс бол нөтгөө байжгаад 3% болоод 5% болоод 7% болчихсон юм байж байгаа. Тэгэхээр энэ нь бол одоо GSC гэдэг хэлбэрээр тухайн үе sales tax гэдэг хэлбэрийг ч гэсэн бид санаачилж тэр хэлбэрээр явъя гэдэг санаачлалыг хийж исэн. Энэ бол бид нар Америкт бас бизнес хийдэг тэр утгийнхаа хамгийн болцоотой нөхцөл юм а гэдгийг олно гэсэн. Харамсалтай тэр олон санаачлалуудаас зөвхөн энэ 2% буцаалтыг л зөвхөн хүлээн зөвшөөрч хийсэн. Тухайн үеийн татрын газрын дарга байсан Батмагна дарагт бас баярлалаа гэж илэрхийлэх ёстой. Маш их дэмжиж ажилласан манай компани дээр үндсэндээ одоо туршилтын гэх юм уу бүх ажиллагаанууд нь хийгдэж гүйцэтгэж явсан. Ингэсээр байгаад 16 оны 1 сараас ихсэн. Тэгээ ингээд хэрэгжихэд хамгийн ихний одоо хагас жилийн үед бид нар Монгол улсын хэвлэж байгаа и баримтын 8.6% хийжсэн. Оны төгсгөлдөө 6.8% болсон. 17 оны төгсгөлд 6.3% болсон. Энэ жил бол 5.4% болж байгаа юм байна. Саяны сайдын хэлдэг тоо бол манай нэг компани нийт хэвлэж байгаа манай баримт бол саяны хэлдэг тооноос үндсэндээ 2 дахин илүү байгаа. За ингээд бурмаарт итгэхээр урмаарт итдэг гэдэг шиг манай энэ яам энхүү бидний энэ ажиллагааг өндөрөөр үнэлж энхүү шагнал гардуулж ижлэн ингэж байгаа явдал маш их баярлж байна. Ингээд энэ нь бол сая таас хэллээ. Ард түмний оролцоотойгоор энэ нөтийн шудраг байдал бий болох юм а гэж. Тэгэхээр энэ 2% буцаалтыг ард түмэн маань өөрөө шаардсны улмаас сая бол одоо улсын нэгдсэн төсөв 8 их 80-аар төлөвлөсөн байсан бол 10 их 80 болж өссөн байна. Тэгэхээр энэ бол энэ баримтын бас буян байх болоо гэж бодож байгаа. За баярлалаа. За баярлалаа.